Эдээжтэй хүмүүс их сонирхолтой юм гэлээ. Хүн юм ярьж байхад биштэй өөр юм батчихдаг байхгүй. Давхрын хоёр талд юм ажиллаж идэг. Тэг имигцээ нөгөө хүний яриаг юу хэлэх гэж байгаа гэдгийг хурдан гээсэн хийчдэг. Таамаглаждаг учраас өмнөөс нь яриг таслаад яриад явдаг. Ийм онцлогтой байдаг. Ийм ялгаатай, хурдтай, хайперактивтэй хүмүүс бол маш их амархан ямиг сурдаг. Тэгтэл яадаг вэ гэхлээр яа суралцсан бэрхшээл үүсэж байгаа вэ? ADHD-тэй хүмүүс маш их хурдан ингээ юмыг хийчдэг. Удаан сууж гүйцэтгэж чаддгүй учраас аяндаа нөгөө хичээл хүндрээд ирэх тусам хурдан сурдаг зүйл биш. Нөгөө давталтаар сурдаг болоод ирэхлээр сууж сураагүй хүмүүс нь дунд анги руу ороод ирэхээр сурлагын хоцрогдлоо ачмар хүсэж эхэлдэг. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувд subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдэхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. Сайн мэцхан манайха өнөөдрийн шинэ дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. За эхлээд өнөөдрийн ярилцах байгаа сэдэв бол хүн болгонтэй хамаатай байж болно. Тэр тусмаа аав ээжүүд, хүүхдүүд ер нь бол энэ сэдвийн хүрээнд нэлээд мэдлэгтэй болоод авбал зүгээр. Тэгээд Монгол улс хүн амынхаа цонх үе дээр явж байгаа буюу дийлэнх олонх одоо хүн амын хүүхдүүд маань бидний араас ирж яваа. Тэгэхээр энэ суралцсан бэрхшээл гэдэг энэ нэр томьёоны талаар бид нар мэдэж аваад ер нь яах ёстойгоо өнөөдөр сайн ойлгоод авах юм бол та энэ мэдээлэл дээр магадгүй та ямар нэгэн зүйлийг сурахад бэрхшээлтэй байгаад байна уу? Хэдийн насанд хүрсэн ч гэсэн энэ бас суралцсан бэрхшээл та бүхэнд байх магадлалтай. Тэгэхээр энийг олж мэдснээр гарц гаргалгааг нь одоо хайх боломжтой болно гэсэн үг. Тэгээ өнөөдөр аль болох бид нэр ерөнхий мэдээлэл өгөөд дээрэс нь яах ёстой бэ гэдэг асуултуудыг тавих болно. Тэгээд Оксфордод магистр хийсэн психометрикч Жавзэгчтэй бид нар өмнө уулзчихсан. Тэгээд өнөөдөр дахиад уулзж байгаа. Тэгээд тун удахгүй бас энэ мэдээллийг өгснөөрөө бас нийгэмд шинэ ойлголтыг хүргээд тэгээд энэ мэдээлэл төр тулгуурлаа та бүхний амьдралын чанарт нөлөөлөх боломжтой маа гэж бид нар үзсэн байгаа. Тэгээд танд дахин ярилцлага хийх болсонд эхлээд баярлалаа гэдэлжээ. Маш их баярлалаа. Та бүхний дахин одоо урьж оролцуулж байгаад маш их туйл их баярлж байна. За Орос улсын одоо нэрт зохиолч ер нь бол Оросын орчин үеийн одоо утга зүүн ололт амжилтыг хийсэн одоо хүртэл түүний амжилтыг давтаагүй байгаа гэж нэрийддэг Пушкин. Пушкин бол 14 нас хүртлээр Франц хэл дээр ярьж хэлд орсон байдаг. Тэгээд 14 наснаас хойш Орос хэл сураад тэгээд энэ утга зүүн шинжлэх ухаанд бас айхтар том ололтыг бий болгосон гэж хэлдэг юм байлээ. Тэгээд одоо бидний ер нь бол төсөөлөөгүй байсан нэг зүйл нь юу вэ гэхээр суралцсан бэрхшээлтэй байсан юм байна. За тэгээд Майкл Фелпс гэдэг маш олон медальтай бас тамирчин дэлхийн одоо хамгийн өндөр амжилтуудыг эзэмшдэг энэ хүн бас суралцсан бэрхшээлтэй байсан юм байна. Тэгээд эргээд ингээ харахаар энэ хүмүүст бол ийм бэрхшээлүүд байсан юм байна. Гэхдээ нэг гой зүйл нь юу вэ гэхээр даваад туулаад энгийн хүнээс бүр илүү амжилттай байж болох үс одоо бүтээлүүдийг төөрөвцөн биеийн хүчний одоо амжилтуудыг хийсэн кино жүжигчин ч гэсэн байна те. Тэгээ маш олон хүмүүс байдгийн байна. Тэгэхээр нөгөө нэг хэдийн аюултай зүйл гэдгийг бид нэр ойлгох ёстой боловч бас даваа гарчдсан байна гэдгийг нь хүмүүсийн амьдрал дээрээс бид нэр ингээ харж байгаа учраас яах вэ гэдгийг нь тайлбарлуулж болох юм байна гэдэг. Тэгэхээр хоёлаа энэ суралцсан бэрхшээл гэдэг зүйлийн анатомик хоёлаа ярьж ярилцлага эхлүүлье. Ер нь юуг суралцсан бэрхшээл гэдэг хэдийн янз байдгийг. За суралцсан бэрхшээл гэдэг ойлголт одоо ямар үндсээр гарч ирсэн бэ гэхээр яг аль биесний боловсролын системээр ширээний ард багшийн зааврыг сонсоод тэгээд гүйцэтгэл хийж байгаа шүү дээ. Мурваа нэгэн гүйцэтгэл тооны сонсох бичих гүйцэтгэл хийхэд
нөгөө хүн маань тэрийг сонсохгүй ч юм уу ойлгохгүй та бодох гэхлээр логикийг ойлгохгүй бэрхшээл учраас таагаас үссэн ойлголт байхгүй юу. Тэгээд таны энэ хамгийн гоё жишээнүүд дээр юу гэхлээр суралцсан бэрхшээл давуу тал болгож ашиглаж чадчих зарим хүн. Тийм. Тэгээд суралцсан бэрхшээл дотор би тэгээ энийг суралцсан бэрхшээл ярихаас өмнө бас нэг юм хэлэх гээд байна. Хүн болгон бэрхшээлдэг. Жишээл эмэгтэйчүүд бид нэр машиныг парклахтай их сул байдаг. Яг тэгэхээр орон зайн баримжаа их сул байгаа байхгүй. Толны эсрэг тусгалд байгаа. Тэр үнцэг дээр тулгуурлаад парклах гэхлээр сайн парклж чадахгүй эмэгтэйчүүд байдаг ш. Тэрийг бид нар заримдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгвэл зарим хүн ингээд олон юм дунд юм олохгүй. Нөхрөөдөө тэр тусмаа юм олоод ирэхлээр ядгүй л олдгүй ш. Тийм ээ. Гэх мэтчлэнгээр зарим хүн хурдангүйдгүй гэхлээр болдгоо те. Зарим нь одоо маш гоё тенс тоглож байгаа. Тенс тоглох гэхлээр ерөөсөө эвлэрэхгүй байх жишээ. Хүн болгоно бэрхшээл байдаг байхгүй. Тэгэхээр энэ нийтлэг бэрхшээл минь юун дээр гарч ирээд байгаа вэ гэхлээр бид нар тэр бэрхшээлтэйгээ заримдаа тоодглохороо би чадахгүй юм чинь орхичдаг. Гэтэл академик боловсрал маань хүүхдүүдээс аль биесний боловсролын систем дээр ороод ирэхлээр та насан туршийн заврыг сонсоод хүүхдүүдээ саад болохгүйгээр энэ хичээлийг уншаа, бичээ, ойлгоо гэд ирэхлээр нөгөө хүүхдүүдэд маань бэрхшээл учраад байгаа байхгүй. За тэгэхээр суралцсан бэрхшээл маань айгүй маш тодорхой олон хэлбэртэй. Зарим хүүхдийн хувьд анхаарал нь тогтчихгүй сарниад нөгөө багш самбарын өмнө ярьж итэл буруу тийш хараад ч юм анхаарал нь сарничдаг. Зарим хүүхд нь тоогоо 5 дээр 1-7 гэдэг хариултаа мэдчихэж байгаа мөртлөө анзааргуугаасаа 9-ийг 10 гэж тавьчихна. 19 гэж тавьчихна. Зарим хүүхдүүд нь хойшгоо ингээд бичиж байгаа өсгөнүүд байгаа шүү дээ, тийм ээ. Хавар гэд хойшгоо баруунаас зүүнээс баруун тийшээ явж байгаа энэ үсгийг нийлүүлээд унших гэхлээр хойноос нь тонгорлоо уншдаг. Тэгээ зарим хүүхдүүдийн хувьд 7 дээр нэмэх нь 5 гэд тэнцүү 12 гэдгийг ерөөсөө энэ логикийг ойлгохгүй байна. Тэгээ зарим хүүхдүүдийн хувьд тэр одоо булчин хөдөлгөөний асуудалтай гэх юм уу да одоо жишээлбэл яг энэ аягийг байранд ингээ тавих гэхлээр яг энэ тойрог дотор тавих гэхлээр нүдний булчин гарын булчин хоёр зүрээд тавиад байгаа хгүй өөрийнх нь хувьд тэр хүрээнээс гадуур тавьчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө суралцсан бэрхшээл дотор анхаарал сарнилтын олон хэлбэрүүд байдаг. Эсвэл сарнитдаг, эсвэл төрөгдөг ADHD төрөлхийн одоо нөгөө өсөйг нийлүүлээд уншихад бэрхшээл үүсээд байгаа. Дислекси маш их алдаатай бичээд байгаа тэр нөгөө бичиж байгаа дүрмийг нь ойлгохгүй. Дисграфия, за тооны логикийг ойлгохгүй, дискалкуляшн гэхээс гадна тэр бидний хувьд булчин маш их чухал. Булчингийн нөгөө том болон жижиг булчингаа зохицуулахад асуудал үүсээд байгаа. Диспраксия гэх мэтчлэнгийн суралцсан одоо нийтлэг хэлбэрүүд байдгаа гэж ойлгож болно. Тэгэхээр хүн болгоны тархины бүтц өөр ингэсэн онцлогтой, ялгаатай. Бидний тархи бүх хүмүүстэй адилхан ажилддаг. Тодорхой хэмжээр таны мэдхэн процесс дээр ялгаатай байдаг байхгүй юу? Ийм учраас тодорхой хэмжээр хүн болгонд л жижиг бэрхшээлүүд байдаг байхгүй юу? Бид нар тэрийгэ ахуйн амьдрал дээр зарим нь орхичиж, зарим нь хоол нийлүүлэх утга гэхэлэр хоолой сайн амттай хийж чадахгүй шүү дээ. Тин чин жижиг бэрхшээд байж болно шүү дээ. Тий. Тэгэхээр бид нэр тэрийг анзаардаггүй байхгүй. Сургалтын процесс өөр шаардсан учраас үүсэж байгаа. Нөгөө талаасаа энэ аль биесний сургалтын ширээнаар суудаг энэ ерөнхий боловсролын систем маань ингээд Европт ингээ анх эхлээд үүсэт эхэллээ шүү дээ. Би яг нөгөө боловсрол судал дээр оныг нь сайн санахгүй байна. Тэгэхээр нэгэсэндээ баячуудын хүүхдэд зориулсан ерөнхий боловсролын сургууль айл 1500-аад оны үеэс ингээд бий болгоцсон байхгүй. Хүүгүүд эхлээ сурдаг байсан. Тэгэхээр энэ сургалтын ширээний ард хүүхдүүдийг суул гэхлээр хүүхд болгоны анхаарлын төвлөрлийн хугацаанд харилцан адилгүй байна. Тэгээ та бүхэн одоо хичээлийн минут 40 минут байдаг цагийн тогтооцсон маа юун дээр толгуурлсан тогтоож ийн гэж бодож байна. Таны мэдхэн процесс юу анхаарлын төвлөрөл төр толгуурлаж энэ хичээлийн цагийг тогтоосон ба. Гэтэл зарим хүүхэд нь хичээлийн цаг дээр 40 минут анхаарал нь яг тогтохгүй байгаа учраас анхаарал нь сарниад байгаа байхгүй юу? Энд чинь физиологийн үндэстэй сургалтын цагийг тогтоосон байна гэж ойлгочих болно.
За тэгээд суралцсан бэрхшээлийг физиологийн үүднээс neurodevelopmental disorder гэж үздэг. Мэдрэлийн үсийн төрөлхийн эмгэг гэж үздэг. Нэг өсөндөө хүний уурга тархины бүтц дотор мэдрэлийн эсүүд маань жижиг зүгээр л одоо биологи хөвдтэй бидний царай нэг ялгаатай байдаг шүү дээ. Бид нар өндөр нам зарим хүмүүс нь намхан байдаг. Би хэтэрхий одоо метр 40 метр 20 зарим маш одоо өндөр 2 метр гарт байдаг. Тэгтийн чин тархины мэдрэлийн эсүүд чинь бүгдээрээ жигд хүн болгоныхаа адилхан л байхгүй бүтцийн хувьд физиологийн хувьд. Тэгэхээр энэ ялгаатай байдлаас эхэлдэг байна. Энэ мэдрэлийн эсийн энэ төрөлхийн эмгэг маань дотроо хөнгөн дунд хүнд гэсэн үндсэн 3 хэлбэртэй гэж болно. Тэгээ анатомийн хувьд ингээд судлахлаар ADHD-тэй хүүхдүүдийн жишээлбэл мэдрэлийн эс тэр уурга тархинд одоо цагаан матер гэж хэлдэг байхгүй юу? Энэ нь болохоор жоохон саарл өнгөтэй байх шүү дээ. Тэгээд MRI-ийн төвшөнд ингээд анхаарал төвлөрлийг ингээд MRI хийгээд үзэхлээр соронз нэг MRI хийхлээр анхаарал төвлөргээд гэж байгаа тал захиралгааны төлгөөнгүүдлүүд нь хин тэнд ингээд гээгүйн асах магадлал яг байдаг. Энэ чинь физиологийн хувьд нарийн судлаад тогтооцсон зүйл ах нь. Тэгээд Монгол улс бид нар Монголын суралцсан бэрхшээлийн холбоог 2018 оноос постуудыг явуулаад бид нар 20 онд аль бисэр биш 22 онд аль бисэр байгуулагдсан. Тэгэхээр Монголын суралцсан бэрхшээлийн холбоо маань энэ хүүхдүүд ийм хүүхдүүд байдгийн шүү. Ингээ таниулах, ойлгуулах үднэс байгуулагдсан юм аа энэ холбоо маань. Энэ хүүхдүүд чинь ялгаатай шүү зүгээр онцлогтой хүүхдүүд юм аа энийг хараад өгөөч гэд. Нөгөө талаасаа та аль руу маш гоё жижиг татлаа шүү Майкл Филлипсээс хэсүүлээд суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийг gifted children гэж хэлээд байгаа. Өгөгдөлтэй хүмүүс. Тэгэхээр өгөгдлөө ашиглаад Майкл Филлипсийн ээж нь ADHD-тэй юм байна. Анхаарал төрөгдөлтэй юм байна. Төрөгдөлтэй хүмүүс хурдны юмд их сайн байдаг хгүй. Хурдны спорт энэ тэр давуу талыг ашиглацсан байна гэж өсөг ээж нь. Тийм учраас ADHD-г нь бидмэгцээ шууд юу руу явуулсан гэж байгаа шүү дээ. Усын спортын сургалтанд явуулаад хөө маань энэ хүү амжилтыг тогтоогоод эхэлсэн гэж ойлгож байна. Юун дээр одоо манай боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс яг энэ хүүхдүүдийг ялгаатай байгаа гэдгийг мэдснээр тухайн хүүхдэд зориулаад магадгүй сургах арга барилтаа өөрчлөлт оруулах ёстой болох байх л та тийм. Тэгэхээр зүгээр энэ сэдвийн хүрээнд ярилцж байхад би олж мэдсэн зүйл нь юу вэ гэхээр энэ суралцсан бэрхшээлтэй хүүхдийг сургуулиуд шууд авахаас татгалзаж байгаа зүйл нь бас нэг тийм inclusivity буюу одоо ижил оролцоог хангаж чадахгүй боломж олохгүй байгаа энэ сургалтын одоо байгууллагууд бий болсон байна гэдгийг сонслоо л доо. Тэгэхээр энэ бас нэг талын харамсалтай зүйл. Нөгөө талдаа боловсролын байгууллагт байгаа энэ хүний нөөц маань яг энэ сэдвээр мэдэж аваад тухайн хүүхдүүдийг нөгөө суралцсан бэрхшээлгүй хүмүүстэй хамттан байлгаснаар илүү давуу талтай болох юм уу? Эсвэл суралцсан бэрхшээлтэй хүмүүс маань тусгайлан бэлтгэгдсэн анги танхимд яг ижлэхэн түвшний хүмүүст нь хамт байж иж саяны эффект нь гарах юм уу? Таны хувьд яг мэргэжлийн үний үүднээс ер нь яах ёстой юм бэ? За хүүхд болгон бүх хичээл дөрөв завхаал байхгүй. Хүүхд болгон бүх математикт сайн байх албагүй. Хүүхд болгон монгол хэлэндээ бүгдээр ингэ үгсгүй алдаагүй бичих албагүй байхгүй юу? Тийм учраас юу вэ гэхээр суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөөсөө ерөнхий боловсролын сургуулийн системдээ сургана. Тэр хүүхдүүд хоцорч болно. Яагаад гэвэл тэр хүүхдүүд яаж юм гэхээр ангийн нийт сургалтын одоо чанараас л татаад идэх байхгүй юу? Чанарлаас нь бүх хүүхдүүдийн амжилтаас нь татаад сургуулийн үзүүлэлтээс л татаад байдаг болохоос тэр хүүхэд ямарваа нэгэн одоо хүнд эмгэгтэй хүүхэд биш байхгүй юу? Тэ ийм хүүхдүүдийг ерөнхийдөө дандаа дэлхийн нийтэд ерөнхий боловсролын сургуультаа л сургадаг. Жишээлбэл суралцсан ADHD хүүхдүүдийн богино хугацааны тогтолж байгаа сул байдаг. Их төрөгдөлтэй хүүхдүүдийн тэгэхээр багш нөгөө нэг дараалал зааварлаж штэ тий. Тэгэхээр тэрийг эхнийх нь ингэ сонсож байгаад одоо за хүүхдүүдээ одоо 247 дугаар функцийг нээгээд 28 дугаар бодлогыг ингэж бодоод 29 дугаар бодлогыг ингэж
бодоорой гэд дараалсан заавар самбарын өмнө олон хүүхдүүдийн дунд хилчгсэн тохиолдолд энэ тэнд хүүхш явах юм бол нөгөө хүүхдээ анхаарал нь сарнаад 248 гэдгийг л сонсно. Тэгэхээр яаж юм гэхээр хажуугаа хүүхдээсээ яг юу хэд бод гэсэн гинэ гэхлээр нөгөө хүүхдүүд чинь нөгөө нэг хүүхд нь анхаарал сарнил төвлөрүүлж байгаа хүүхдэд бас сарниулаад итдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөөх хүүхдүүдийг өмүүлээ сагал гутлаг ойлгоод. Тэгэхээр ийм хүүхдүүдэд урдуур сулах нь биш үү? Анхаарлыг нь сарниулахгүй тулд яг л дараалсан олон даалгавруудыг өгөх юм бол хүлээж авах боломж баггүй байх нь. За яг уу юу Америк нэгдсэн улсад ямар хөтөлбөрийг санал болгож байна гэхээр F хөтөлбөр гэж байна. F хөтөлбөр нь болохоор яг бүх хүүхдүүд тавьдаг боловсролын минимум стандарт шүү дээ тий. Тэр яг стандартад яг л зүгээр төхүүлсэн шаардлагыг л энэ хүүхд биелүүлчихвэл болоо. Бүр гүнзгийрж айлбарын хэмжээнд хүрэх шаардлагагүй л гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдэд яаж юм гэхээр сүүдэр багш тодорхой хэмжээгээр гаргаж өгч байгаа. Нөгөө багшийн хэлснийг нөгөө хүүхдүүд нь саад болохгүй тул дамжуулж хэлж өгөх нь шүү дээ. За энийг гүцээгээд өгөөрэй гэд хажуунаас нь дэмжлэн туслах үүргийг сүүдэр багш гүйцэтгэдэг. Тийм. Тэгэхээр ерөөсөө аль биесний боловсролын системээс тэр хүүхдүүд тусгаарлах шаардлага байхгүй. Тэр хүүхдийн зүгээр л анхаарал сарж байгаа. Адилхан хүүхдүүдтэйгээ харилцсан. Зарим онлайн difficulty буюу суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд маш онцгой хүүхдүүд байдаг. IQ-гийн тестэн дээр маш өндөр оноо авдаг гэж байгаа. Суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд. Тэгсэн мөртлөө сурлагын амжилтан дээр оноо доогуур гарчдаг. Тийм онцлог байдаг. Тэгэхээр яг хуу нэгэнт шинжлэх ухааныг тогтооцсон байгаа бол одоо хувийн сургуулиуд болон улсын сургуулиуд хүүхдийг авахтаа анх шалгалт аваад оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шалгалт авахд тэнцэхгүй байх юм бол тухайн хүүхд бол энэ одоо гадуурхалтанд өртөж чинь гэсэн үг байгаа байхгүй юу? Миний зүгээр ойлгож байгаагаар. Тэгэхээр 20 төрөлт тутмын 3-д яг энэ суралцсан бэрхшээлтэй байна гэдгийг тоо гарцсан байт юм байна тий. Тэгэхээр энэ нь бол 1.5 10 төрөлт тутамд бол 1.5 хүүхэд иймэрхүү асуудалтай байгаад байна гэж тоо гарч штэ. Тэгэхээр энэ дээр яг одоо саяны таны хэлээд байгаа ADHD буюу яг энийг монголоор аль биесны орчуулга нь юу гэсэн байгаа вэ? Анхаарал хомсдол түрэгдлийн хам шинж хөвчүүлсэн баг. За саяны энэ анхаарал хомсдолтой хүүхдийг байна гэдгийг энгийн одоо аргаар ахуйн хэмжээнд аав ээж нар юм уу эсвэл хин нэгэн өөрийгөө онцлоё гэвэл яг ямар хэв шинжийг үзүүлэх үү? За энэ нөгөө Дэлхийн Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан шалгуур гэж байдаг л та. Үндсэн шалгуурууд тэр шалгууруудын дагуу тухайн хүүхдүүдэд нь шинж тэмдэг хэдэн шинж тэмдэг илэрч байна гэдгээр нь бас өөрсдөө зүгээр хөндлөнгөөс харж болно. За тэгээд тэрэн дотор нь болохоор маш их амархан юмаа их амархан мартчихэв. Насан турш багш нь бүр нэрийн цохож ирээд дуудаад хэлэхгүй бол нийт тунд хэлэхгүй бол сонсохгүй байна уу? Тий. За тэгээд уура огцом түргэн барихгүй байна уу? Уура одоо огцом түргэн барихгүй байхгүй. За дараа нь огцом ууртай байгаад тэрийг удирдах чадахгүй байна. Хитрхи их ярьж гин үү? Айгүйх ярьдаг байхгүй зарим хүмүүс нь. За тэгээ хүм юм ярьж явах дундуур нь орж ирээд явхад тасалж гин үү? За тэгээ маш хөдөлгөөнтэй байна уу? Айгу хөдөлдөг бүрээс ингээл зүгээр сууна гэж үтцсэн юм шиг хөдөлгөөнтэй. Тэгээд маш их дүрсгүй байна уу? Сэлгуутж байна уу? Тэ. За тэгээ хүүхдүүдтэй ингээд ADHD төрөгдөлтэй хүүхдүүд бол хүүхдүүдтэй ярихлаар хэл амаараа айгу тийм. Одоо хитрхи их ялгаатай нөлөөлж чадчихээн үү? Тэрийг нь бас анхаарах нь нөлөөлнө гэдэг нь нөлөөлнө одоо бус хүүхдүүдийг манлайлчихсан л аль үжээ. Хоёлаа тгийн ингийг тоглоо явж штэ. Аль хүүхдүүд. За тэгээд жоохон дүрсгүй юмд уруу татчихээн. Одоо дүрсгүй тоглоом руу уруу татаад явж гин маш тэг хөдөлгөөнтэй байна уу? Сэтгэл хөдлөө жоохон зохицуулахгүй байна уу? Гэх мэтчлэнгийн энэ шимжүүд нь 6 болон түүнээс дээш сараар за хамгийн багадаа 5-6 шинж тэмдэг илэрх юм бол ADHD-тэй байх магадaltaй гэж байгаа. Гэтэл ADHD шин дотроо одоо баг дунд их гэсэн хэлбэрүүдтэй байдаг. Их гэсэн хэлбэрүүдтэй байдаг. Дотроо төрөгдөл өндөртэй ADHD-тэй.
Тий. Нөгөөх нь болохоор ADD буюу анхаарал сарнилттай байна уу гэдгийг ялгааг нь бол эцэг эхчүүд ялгахгүй. Энийг мэргэжлийн одоо онцлогоогоор хийнэ. Тий. Энээсээ болоод ADHD-тэй хүүхдүүд дээр эрт онцлогоо хийлгэх тусмаа эрт онцлогоо хийгээд хүнд одоо дунд олон түүнээс дээш хэлбэртэй хүүхдүүдийг эрт илрүүлэх нь их чухал гэж үздэг. Яагаад вэ гэвэл ADHD-тэй хүүхдүүд огцом төргөн ааштай, огцом төрхөн уралдаг, easily irritable гэж хэлээд байгаа байхгүй. Айгүй амархан юм цухалтчдаг. Айгүй гоё анхааралтай юм ингээд өөрийнх нь сонирх юм гэсэн юм маш анхааралтай сонсоо сууж ил хин нэгэн хажуунаас нь ингээд цаад болох юм бол бухимдаад идэх байхгүй. Цаанаасаа бухимдаад идэх. Тэгээ баг эцэг эхчүүд нь за энэ даалгаврыг нөгөө өөрийнх нь дургүй юмнууд байгаа штэ. Эдий анхаарал сарнилттай ба дислекситэй суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог нь юм гэхлээр өөрийнх нь сонирхдаг юмыг л сонирхдаг. Аутизмтэй хүүхдүүдтэй заримдаа төстэй хийдэг байхгүй. Өөрийнх нь сонирхдаг өөр юмыг сонирхдаггүй байхгүй. Тэгэхээр нөгөө академик сургалт маань нөгөө хүүхдийн сонирхдаггүй нэгтэй тоо бодолтой ч юм уу эсвэл монгол хэлийг ч юм уу ингээд хийх болохоор ээж аав нь хийх гэж шаардчихлаар тэр нь цухалдаад идэг байхгүй. Тэгэхээр энэ байдал нь нөгөө ерөөсөө суралцсан бэрхшээлтэй хүүхдийг сэтгэл хөдлөд зохицуулж чадахгүй байдал руу өөрөө ирэхгүй үндсэн татаад идэг гэсэн. Физиологи үнцээрээ татаад идэг гэсэн. Энэ дээр ээж аав нар нь зөв менежмент хийхгүй байх юм бол хүүхдэд сэтгэл хөдлөө зохицуулж чадахгүй байгаа байдал нь нэмэгдээд дараагийнх нь зам төлөв юм нэмэгдээ авчиж байгаа. Тэр нь болохоор oppositional defiant behavioral disorder гэж байгаа. Эсэргүүцэх зан үйл юм гэх. За. Тэгэхээр яаж яах вэ гэхээр нөгөө имийг нь хүндрээд ихлээр мань хүн яаж юм гэхээр өөрөө ганцаарнаас эхлэхгүй байх нь шүү дээ тий. Хажуу сууж исэн үнэ хэрэгэр үдэж эхэлдэг байх нь. Тий. Тэгмэгцэн хэрвээ анхаарал бас нөгөө ADHD-тэй хэлэх юм болж attention seeking буюу анхаарлыг хайдаг хүүхдүүд байдаг байхгүй. Ээж аавыгаа хүртэл ингээ анхаарлыг нэг ухаадаг. Тэгээд тэгэхээр нөгөө аав ээж хоёр нь ингээл хүү амтантай найз нөхдөд юм ярихлаар хэрэгээр дундуур нь орж ирж анхаарлантай ээжэд гисэнгүү ээжийн гисэнгүү нөгөө зүгээр бусд үе тоглож идэх хүүхэд чи яасан бэ гэхлээр ямарваа нэгэн эсэргүүцлээ илэрхийлээд явдаг гэсэн үг. Тэгээд ингээ хараад байхлаар ирж байгаа хүүхдүүдийг хараад байхлаар 6 нас хүртлээ ингээд сэтгэл хөдлөө зохицуулж чадахгүй юм байгаад байхгүй. Тэрийг амархан давж тулааг хүүхдүүд нь 6-аас хойш нэг эсэргүүцдэг болчихдог. Тэгээ багш нь зүгээр суу нэгчлээ хийх тусам эсэргүүцээд эхэлж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл чийл болохгүй хүүхдэд хэлдэг учраас анхаарлын сарниулаад эхэлж байна гэсэн үг. Ингэж явсарж байгаа хүүхэд бүр ингээ хичээлдээ дургүй болоод ирэхлээр disruptive behavioral disorder буюу өмөлөн сүдэх зан үйл эмгэг үүсэж байгаа. Тий. За энэ бол бас хэцүү. Би энэ бол айгүй хэцүү. Энэ тохиолдолд бол сэтгэл засал хамгийн хэцүү байдаг. Энэ хүрэж байгаа шалтгааны нээж аавна гэж бас үздэг. Ээж аав. Нөгөө анхаарахгүй байсан гэсэн үг шүү дээ. Ажиллахгүй байсан гэсэн үг. Нээсээ болоо хүүхэд гэмт хэрэгт холбогдох, янз бүрийн болохгүй үйлдэл хийх, шатаах, тэ сүтгэх юм үйлдэлүүд хийдэг 14 настай мөртлөө аавжиг унтаад тавьж байгаа хооронд машин нь унаал аваа хөвчнө. Архиунд гэмтчлэн үйлдэлүүд хийдэг байхгүй. Тийм учраас аль болохоор ADHD-тэй ч юм уу хүүхдүүдийг эрт илрүүлээ, эрт туслаа, эрт тийм хүүхдүүд төр арга хэмжээ аваа гэдэг ийм цаашаа зан төлөөл юмгэг үүсэхгүй байхал үндсэн шалтгааныг бий болох гээд байна гэсэн. Онцгой хүүхдүүд дээр нь онцгой хүүхдүүдийг анхаараа. Тэгээ ADHD хүүхдүүд хамгийн гол нь маш ахтар нь юу гэхээр их төрөгдөлтөй хүүхдүүд өмөлж явж байхдаа багшийн хэлснийг сонсчдаг. Нэгэсэндээ өөр юм хийж байхдаа багшийн хэлснийг сонсчдаг. ADHD хүүхдүүд их сонирхолтой юм гэхээр хүнд юм ярьж байхад биш тэ өөр юм бодож идэг байхгүй. Давхар хоёр талд юм ажиллаж идэг. Тэг юмэгч нөгөө хүний яриаг юу хэлэх гэж байгаа гэдгийг хурдан гээсэн хийчдэг. Таамаглаждаг учраас өмнөөс нь яриаг нь таслаад яриад явдаг. Ийм онцлогтой байдаг байхгүй. Яг онцлогтой, тийм ялгаатай, хурдтай, хайперактивтэй хүмүүс бол маш их амархан юмыг сурдаг. Тэгтэл яадаг вэ гэхлээр яа суралцсан бэрхшээл үүсэж байгаа гэхлээр ADHD-тэй хүмүүс маш их хурдан ингээ юмыг хийчдэг. Удаан сууж гүйцэтгэж чаддгүй учраас аяндаа нөгөө
хичээл хүндрээд ирэх тусам хурдан сурдаг зүйл биш. Нөгөө давталтаар сурдаг болоод ирэхлээр сууц сураагүй хүүхдүүд нь дунд анги руу ороод ирэхээр сурлагын хоцрогдол аачмар үсэж эхэлдэг. Нөгөө сэргэлэн цовоо ингээс өмүүлж явж байгаа сурчдаг, тогтоочдаг, шүлэг хурдан цээжилдэг байсан энэ бүрхэн хүүхдүүд чинь дунд ангид ороод ирэхээр хоцрогдоод эхэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр юу хийгээ? Гүйцэтгэл хийгээгүй. Сургалт чи өөрөө өдөр болгоны давталт штэ. Давталтан дээр тулгуурлдаг байхгүй. Ийм онцлогтой л гэж хэлж болно. Тэгэхээр давталтаасаа залхаж явах учраас залхаж чинь тийм өөрчлөлүүлээд сайжрахгүй байх нь шүү дээ. Тухайн зүйлдээ. Тэгээд дислекситэй хүүхдүүд үсэг нийлүүлээд уншихад ерөөсөө нөгөө физиологийн цанаас болохгүй байхгүй. Хүн төрөлхтөн бичиг үсэг бий болгоод 5,000 жил болсон. Тэгэл та бүхэн харж байгаа бичиг үсгүүд ялгаатай шүү дээ. Зарим нь босоо манай уйгур чи монголчууд бол босоогоор бичдэг. Дээрээс нь доош нь те. Арабын зарим бичгүүд хойноос нь урагшин. Гэтэл бид нар кирилл үсэг рүү шилжээд хэр удаж байгаа л яг үндэ 100 жил болсон юм болоог байгаа. Кириллээр бидэрт уншиж ирсэн тогтолцоо монгол хүнд баггүй юу? Тэгэхээр энэ тогтолцоонд одоо нөгөө менталити хувьд нөгөө маш их дасан зохицох хэрэгтэй болж штэ. Тэгэхээр хойноос нь урдаас нь хойш нь уншихлаар үсгнүүдийг нь тонгорч хардаг, хойноос нь нийлүүлдэг. За дислекситэй хүүхдүүдийг ингээ анзаараад тахлаа урт эсэх хос их шиг ерөөсөө ойлгохгүй. Тэгээ өнхрөх хинтэргээд 3 одоо нэг гэгүүлэх хавсар зүгнүүд байдаг штэ тий. Тэрийг ойлгодоггүй уншихад ихгүй хэцүү байдаг. Ийм бэрхшээлүүд үүсдэг гэж хэлж байна. Одоо нэг зүйл байна. Ер нь бол таны саний ярьсан мэдээлэл дээрээс тулгуурлаад одоо бид нэр маш зөв одоо гаргалгааг олж болохоор байна л да. Яагаад ингэж зан төлөвийн эмгэг бий болцсон бэ гэдгийг хүмүүст зан төлөвийн эмгэг яагаад бий болдгийг сая маш сайн ойлгочлоо. Тэгээ бидний дунд нэг эсэргүү хүмүүс байгаад байдаг те. Яг учир мэдгүй гэмт хэрэгт холбогдвол тэгэл нийгмээс тустай байгаал. Тэгээ магадгүй хүүхэд ах уу боожгүй үед нь өөрийнх нь ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр хүч хэрэглээд сур, инг-тэг гэд байхад тухайн хүмүүс маань нэг өөрсдөө илэрхийлж чадахгүй, нэгэнт би сурч чадахгүй нь чи өөр байгаад байна шүү дээ. Би энийг хийж болохгүй шүү дээ гэж яхад хүчлээд байхад нь хариу үйлдэл нь бол өөрөөр үүссэн байх магадaltaй байхгүй тий. Гэх мэтчлэн ингээ ургуулад бодохлоор ер нь нэг болох бүтэхгүй гэдэг нэр томьёонд харьяалагдсан байгаа хүмүүс маань эцсийн дүндээ анханасаа зүгээр л ялгаатай суралцсан бэрхшээл ялгаатай суралцсан арга барилтаа л байсан хүмүүс байж болохоор байгаа байхгүй тий. Тэгэхээр яг одоо ингээд эн чинь бол асуудал юм аа гэдгийг хэлээд төхлөр хүмүүс өөрсдөн дээрээ шууд хүлээж авангуудаа алив би чинь юу вэ? Нэрээ би чинь ингээд нэг анхаарал төвлөрөхгүй байгаад байна. Хүүхэд маань нэг иймэрхүү байгаад байна гэд очиод за химжүүлээ. Үнэхээр асуудал байна уу гэдгээ үзийгээд л тэх бах. Тэгэхээр танай байгууллага дээр бол ийм психометрийн ийм хэмжих багжнууд бол байна гэж ойлгоод байгаа зүг. Ерөнхийдөө яг зүгээр илрүүлж байгаа. Илрүүлж байгаа. За яг анхнаас яаж илрүүлсэн бэхлээр миний бид нар 2010 онд хөдөө орон нутгийн хүүхдүүдийг Bridgeability Skill гэдэг одоо тестийн одоо бүр ингээд тогтцох нь гэдгийг судалгааны нарийн судалгаа хийж явж байхдаа яагаад энэ хүүхдийн байгаа билээ гэдэг асуудал дээр тулгуурж би өөрөө л суралцсан бэрхшээлтэй хүүхдүүдийг илрүүлээд гарч ирж анх эхлээд практик дээрээс гарч ирсэн процесс аахгүй ойлголт аахгүй тий. Тэгэхээр бас юу ярийн дундаа бас ингэ дутуу жахаар хичих шиг боллоо. Яс би нэг суралцсан бэрхшээл хэлбэрүүдээс дахиад танилцуулах юм. За тэгээд дислекситэй хүүхдүүд бол ерөнхийдөө нэг уншихад бэрхшээл бичирдэг байх нь шүү дээ тий. Тэгээд дислекситэй хүүхдүүд бас тоог тонгоруулах магадлал байдаг. Тоог тонгоруулж бичдэг магадлал байдаг. За дискалкуляшнтэй хүүхдүүд байдаг шүү бодит амьдрал дээр юу хасгуултал ерөөсөө ойлгохдоггүй. 7-оос 22-аас 6-ыг ойлгодоггүй ийм хүүхдүүд байдаг. Тэгээд тооны логикийг бүр ингээ хүндрээд ирэх нь ойлгохгүй. Бүр тэр нөгөө 3-1 энтрийг нэмэх хасах ойлгохгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийн төвшөнд бол 10 одоо нөгөө 4 аргын тоогоо үржүүлж асууя мэдсэн бол болохгүй тэр хүүхдийн хувьд. Тэр хүүхэд бүр аль бүрийн хүн төвшөнд очихгүй. За бас нэг хүүхдүүд нь нэлрээд байгаа шинж бол reading comprehension disorder гэж хэлээд байгаа. Уншснаас ойлгохгүй байтал. Уншснаа ерөөсөө ойлгохгүй. Уншаад идэг. Уншснаа ойлгоод дүгнэж хэлж чаддгүй. Ийм хүүхдүүд бас байдаг. Тэгэхээр ийм хүүхдүүд маань нөгөө хичээл мэх хүндрээд
эхлэн штэ сабжектууд маань одоо хичээл маань нийгмийн тухай мэдлэг гэдэг ч юм уу хим биолог гэд нэг текст уншаад эхлэн штэ. Тэгэхээр ойлгохгүй тэр тусмаа өгүүлбэртэй бодлого ойлгоод бас бэрхшээл учирдаг. Одоо нэг цааталт байгаа хэдий текст нь байгаа ч гэсэн цааталт байгаа нэг юм юмны уялдаа холбоох ч юм уу утга логикийн тийм тэрийг ойлгохгүй ойлгохгүй тэгэхээр зүгээр энгийн өгүүлбэрүүдийг ойлгоно шүү дээ би явлаа. Гэтэл нөгөө өгүүлбэр нь одоо үргэлжилсэн нийлмэл өгүүлбэр байдаг. Тэрний цаадах утгыг нь ерөнхийд багцлагыг нь ойлгодоггүй юм хүүхдүүд бас байдаг. Тийм. За тэгэхээр бас нэг дисpraxи гэж юм байгаа даа. Дисpraxи. Тэгэхээр бид нар нөгөө IQ гэж ярихлаараа ямар IQ гайг гэж холцдог бэлэр математик тий бичгийн бодох чадвар гэдэг тий тэр лог IQ гайг гэж холцдог. Гэтэл орон зайн лог гэж маш чухал юм байхгүй. Хүн алхахдаа дандаа цооцол хийдэг. Бид нар харанхууд явж байгаад хийх шигдэг тий. Яагаад хийх шигж байгаа вэ гэхлээр хүн тэгшгэн гэж бодоод тэр газрыг тэгшгэн гэж бодоод хөлийн булчингаа ингээд тэгшгэн гэж байрлуулж хөлөө болгож байгаа байхгүй. Тэгмэгцэн доор нь хий газар байсан ба. Ингээ доошхоо гүнзгээс учраас хий шигдэж байгаа. Барим тооцоолгүй гიშгэлт байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө бидний нүдний eye coordinates гэж хэлээ. Нүдний үнцэг булчин хөгжил булчин маань тандаа тооцоолын дагуу явагддаг. Тэгээ тийм учраас одоо зарим хүүхдүүдэд дисpraxи-ийн шинж тэмдэг илэрдэг. Тэр нь gross fine гэж хоёрыг хэлээ да. Fine болохоор юм жижиг булчингууд хэлээ да. Fine гэдэг нь том биеийн булчингууд хэлээ да. Тэгэхээр зарим хүмүүс ингээ орой үуч явж байхдаа ингээ харанхууд бүдрээд идэг. Эсвэл хөлөндөө орооцолтоод унчих гад идэг. Бөмбөг ирэхлээр бөмбөг тоглохлоор бөмбөг ирж байгаа шүү дээ. Тэр бөмбөгийг авч чадахгүй. Яагаад тэгэхээр авч ийн гэж бодоод хажуугаар унчдаг. Тэгэхээр нүдний байр тооцоолол булчингийн тооцоол хоёр зүрдэг ийм төрөлхийн онцлогтой хүүхдүүд байдаг. Хүмүүс насан туршид байдаг. Энэ бол дисpraxи юун дээр хөвчлээ илэрдэг вэ гэхлээр биеийн тамирын хичээл дээр хувийн зохион байгуулалт төр илэрдэг. Дисpraxитэй хүүхдүүд усанд орох дурггүй, шинэ орчин тасан цогтохтой зурггүй, шинэ зүйл сурахтай их сул дурггүй, шинэ айс нөхөд бүтээгтэй их сул байдаг дисpraxитэй хүүхдүүд. Тэгээд одоо энэ дисpraxитэй хүүхдүүд маань энэ одоо пайн гэдэг баторс гэлээд шүү дээ. Пайн ингээ булчин энэ хэл яриа чинь тэр чигээрээ булчин байхгүй. Энэ сул байсан сул байгаа хүүхдүүд маань хэл ярианда бас сул орох магадлалтай. Сонирхолтой аутизмтай хүүхдүүд их хөвчлэн дисpraxитэй байдаг. Тий. Аутизмгүй дисpraxитэй хүүхдүүд байж болно. Аутизмтай дисpraxитэй хүүхдүүд байж болно. Тий. Тэгэхээр ингээд бас нэг суралцсан бэрхшээлүүдийн дотор ялгаатай байгааз дисафази гэж бас байдаг. Гэхдээ дисафази хөвчлэн суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд нь илэрхээс илүү нөгөө ганц хоёр хүүхдүүд нэг хүүхд тахта харуулж марвцсан хүүхдүүд байдаг. Авиагаа ялгдаггүй авиг дуудах бэрхшээлтэй. За хамгийн хэцүү юм нь бас executive function disorder гэж байдаг. Executive function disorder гэдэг нь одоо монголоор болвол одоо ойлголтын гүйцэтгэл гэж хэлж болно. Хүний хэлснийг ярьсныг сонсоод байгаа мөртлөө бүрэн ойлгоод юу гэж хариулах вэ гэдгийг гүйцэж хийж чаддаггүй. Executive function disorder хүнд байх тусмаа оюуны хомсдол байх магадлал өндөр. Тий. Тэгэхээр ийм суралцсан олон бэрхшээлүүд байдаг боловч сонирхолтой нь зарим бэрхшээлүүд хосолсон байдаг. Хослоод байгаад хүндрээд ах тусам хүүхдэд маань оюуны бэрхшээл үүсэх магадлал өндөр болно л гэсэн үг. За бас нэг тайлбарыг тайлбарлахгүй болохгүй learning difficulty learning disability гэдэг гарч ирээд байдаг. Learning disability буюу суралцсан хөгжлийн бэрхшээл гэгээд явчих юм бол та бүхэн ингээ интернетээс хайхлаар бүр 13 үзүүлэлт ороод нөгөө аутизм, Дауны синдром ороод байгаа байхгүй юу? Тэгэхээр Америк нэгдсэн улс болохоор learning disability буюу суралцсан хөгжлийн бэрхшээлийн холбоо гэж өөрсдөө нэрлээд яваад байдаг. Тэмэгцэн хатын ADHD-г тусгай зүгээр суралцсан бэрхшээлийн одоо эмгэг гэж үзээд байдаг байхгүй юу? Зарим улсуудын холбоо болохоор суралцсан
difficulty буюу суралцсан бэрхшээлийн холбоо гэд нөгөө аутизм, Дауны синдром, оюуны омсдлоо энэ нэр томьёонд оруулдаггүй гэж ойлгож байна. Монгол улс болохоор аутизмын холбоо тусдаа, Дауны холбоо тусдаа энэ хүүхд болгоны хөгжүүлэлтэн тусдаа өөр ялгаатай учраас манайх бол Монголын суралцсан бэрхшээлийн холбоо юу learning difficulty-гаар явж байгаа шүү гэдгийг эцэгчүүд маань ойлгоорой. Disability гэхэлэр бүр хөгжлийн бэрхшээл болох нь шүү дээ. Тэгээд нэг давуу тал нь ихлээр манад өнөөдөр бүр хөгжлийн одоо бэрхшээлтэй буюу аутизм руу ороод ирж байгаа Дауны синдромтой хүүхдүүд насанд хүрэгчтэй групп тогтоогоо тасрамжийн мөнгө өгдөг болцсон шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Нүгээр ялгаатай. Learning difficulty-тэй хүүхдүүдэд ийм шаардлага байхгүй. Бүр хүнд хэлбэрийн хүүхдүүдэд өгч болно. Ялгаатай хөгжилтэй гэдэг. Ялгаатай тий. За энийг юун дээр зарим нэг хүмүүс богонд суугаа явахлаар эсрэг тал руугаа явахлаар дотор нь муухараад байдаг штеп. Тэгээд машин цухлаар car sick гэнтэр гээд тэр шинж тэмдэг нь саяныхтай холбоотой байж болох уу? Одоо нэг орон зай мэдрэхүү дисpraxiaтай хүн дээр таны хэлсэн шинж тэмдгүүд дээрээс би зөөр бодсон чинь энэ угсаа чихний энэ хавцааныг тийм юу байгаа шүү дээ. Одоо төхөөрөмжгээд нэрлэж л тэгээд энэ бүх орчныг өөрөө хүлээж авангуудаа энэ дотор хэрхэн координацтай байх уугүй гэдгийг ингэж ухамсартайгаар бодохгүйгээр энэ бол автоматчилсан тийм нэг юу байх шиг байхад байгаа. Тэгэхээр нөгөө богонд суугаад эсрэг тал руугаа хараад суучихлаэр дотор нь муухардаг. Нөгөө талдаа суугаад явж байгаа чиглэл рүү харцсан байхлаэр зүгээр байдаг тийм. Яг баг зэргийн шинж тэмдгүүд байгаа байхгүй юу? Одоо баг зэрэг л гэсэн. Тий, хүнд хэлбэрийг биш гэсэн үг байна шүү дээ. Тэгээд дисpraxiaтэй хүүхдүүд маань нөгөө орон зайн баримжаал айгу сул байдаг учраас биш хүнд хэлбэртэй хүүхдүүд машин барихдаг асуудал. Ер нь нүдэнд харагдал байна. Объектыг агаар дээр байгаа объектыг өөр төр нь ирж байгаа хугацааг тооцоолж чадахгүй. Тэгээ эрэхт нь яг өөрийнхөө гарыг зүү газараа зүү цагт нь аваачихгүй байна гэдэг бол саяны таны хэлж байгаа шинж тэмдэг байна л да. За одоо зүгээр за мэдээж таны саяна хэлсэн мэдээлэл дээр тулгуурлаа хүмүүс өөрсдийгөө онцлё гэх юм бол мэрэгжлийн байгууллагууд руу хандхан зүйтэй авах. Тэгээд бүрдэлээ тоочны болох. Зүгээр яг одоо бас нэг хүмүүстэр төөрөгдөл үүсч магадгүй нэг зүйл нь миний саяны харсан тоогоор бол нэг 2000-аас 2015 оны хооронд хүний анхаарал төвлөрөх чадвар 25%-аар буурсан байгаа юм л да. Тэгээ одоо бол 2022 оны 3 оны хавцааны тоогоо attention span буюу яг анхаарлыг хүн төвлөрүүлээд ямарваа нэгэн зүйлд бүрэн анхаарлаа өгөх үгүй юу гэдгийг шийдвэр гаргах тэр хугацаа бол нэг 825 секунд байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ 8 секундын дотор л хүн тухайн зүйлд анхаарах үгүй юу гэдгийг шийддэг, шийдвэрээ гаргадаг тэр торгон үе байгаа байхгүй тий. Тэгээ энэ нь доошогоо буугаад л байгаа юм байна л да 8 секундээс доошогоо. Тэгэхээр нөгөө нэг хүн анхаарал төвлөрүүлэх чадвараа алдна гэдэг маань яг өөрийн гэсэн функц алдж байгаатай ижилхэн байх гэдэг. Тэгэхээр эдгээр ийм анхаарал төвлөрөх чадвараа алдж байгаа хүмүүст зориулаад би танаар зөвлөгөө хэлүүлэх гэсэн. За анхаарлыг таны мэдхэн процесс юу таалга гэж хэлдэг. Хэрвээ анхаарал байхгүй бол бидний сэтгэц ажиллахгүй байна л гэсэн үг. Хүний оюун ажиллахгүй гэсэн үг. Ерөөсөө ажиллахгүй. Тийм учраас анхаарал маань гадаадын санамсартай, санамсаргүй зориудын бус гэсэн маш их анхаарал бартах зүйл биднэрт байдаг. Нэг ч хугацаанд 2-7 дээр нэмихээс 2 зүйлийг бид нар анхааралтай өртүүлж чаддаг байхгүй юу? Тийм учраас нөгөө энэ олон анхаарлыг чинь ингээд татах гээд нь штэ ингээл бизнес бүх юм одоо таны анхаарлын рекламнууд бүх таны анхаарлыг татчих худалдаа авалт хэлэх гээд байна. Тэр сошиал медиаар шийдвэр гаргах гэдэг нь анхааралд ч хүртэх маш олон зүйлүүдийг ингээд татаад байна гэсэн үг байхгүй юу. Тийм учраас яаж юм гэхээр анхаарлаа өөрийнх нь хэрэгтэй юмдээ хүний анхаарал шилэн сонгох шин чанартай байдаг. Өөрийнх нь сонирхдаг зүйлийг л анхаардаг байхгүй. Тэгэхээр өөрийнх нь сонирхдаг зүйлийг сайн анхаарч болно. Гэхдээ хүнд өөр одоо хэрэггүй зүйлээс анхаарлаа тий салгаж сурах шаардлагатай. Анхаарлаа салгаж сурах шаардлагатай. Эдгээр хүмүүсийн гол асуудал юу гэхээр анхаарал нь олон зүйл анхааралд нүртээд нь шүү дээ тий. Тэрэн дээр хэрэггүй
болохгүй зүйл рүү анхаарал нь яваад байгаа байхгүй юу? Хамгийн гол нь. Тэгтээ би сонирхуулаад хэлэхэд хүн ихэнх хүмүүстэй Эйнштейн хүртэл ADHD байсан гэж байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс. Тэгэхээр ADHD-тэй хүмүүс маань нэг сонирхсан зүйлээ маш обсессив хийдэг байхгүй. Маш гайхалтай обсессив хийдэг. Тэгтээ донтож хийдэг. Тэгэхээр ADHD хүмүүс маань ингээм гоё онцлогоо олчих юм тэрийг ингээд донтоод хийх нь биш үү? Буруу тоглоом дээр очихлаар тэр нь донтоод байгаа байхгүй. Хол ялгаа. Хамгийн сонирхолтой суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд дундаас ADHD-тэй хүүхдүүд зуршлыг хамгийн амархан сурдаг, зуршлыг амархан алга болгодог. Ийм тийм уян хатан хүмүүс идэг. Гайхалтай байз айгүй амархан зуршлыг бүр ингээд дагуулад авах хурдан зуршил үүсдэг. Зуршлыг амархан сарнилдаг. Тэгэхээр одоо энэ анхаарал таны өртөж байгаа энэ олон зүйл чинь таны мэдэх процессыг чинь ажилуулад байна шүү дээ. Энэ чинь сэтгцийн процессыг чинь үүд хаалга, таны оюуны чинь үүд хаалга болсон энэ зүйл олон мянган зүйл дундаас та гол өөртөө хэрэгцээтэй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй бол та өөрийнхөө оюуны ертөнцийг сэтгцийн ертөнцийг мэдхэд өөр юм даалтна. Тэр цаг хугацаагаар алдна. Та өнөөдөр Facebook орлоо. Facebook орлоо. Хитгэн ирэл үзлээ гэхэд мэдхэд 1 цаг, 2 цаг, 3 цаг алдсан байгааз. Тэгтэл өнөөдөр амьдрал бизи болоод байгаа. Бүр ингээд завгүй бид нар хөтөлбөрөөр шахаж штэ. Тэгэл ах юм бол нөгөө амьдралаа алдна л гэсэн үг. За одоо хоёул дараагийн хэсэгтээ би танаас хүмүүсээс ирсэн асуултуудыг асууя. За. Газлайттай холбоотой. Би өмнөх сэдвээ хаалаа шүү. За. Өмнөх хүмүүс нэвтрүүлгийг үзээд хүмүүс янз бүрийн л асуултууд асуусан байгаа. Тэгээд тэр дотроос зарим нэгийг сонгоод бэлдсэн байгаа. Тэгээд за манай нөхөр бит хоёулаа нэг нэгэндээ хийдэг үйлдэл, хилдэг үгнүүдийг нь за бүр жишээ олгоод яриад байх юм. Тэгээд хоёр газлайтерууд хамтдаа байх боломжтой юм уу? Эсвэл одоо ийм асуудал одоо үүссэн. За хоёр газлайтер зэрэг байх боломжтой юм уу гэсэн асуулт байна. Нэг нь нөгөөгөө үүсгэсэн гэж үг. Нэг нь нөгөөгөө үүсгэсэн гэсэн. Үүсгэсэн. Нэг юмдаа анхдаг чинь нэг нь байсан. Тэгэхээр нөгөө газлайтерийн эффект нөлөөнд нэг нь эсэргүүцдэг болдог гэсэн шүү дээ. Нөгөө эффектийн нөлөөний үр дүнд. Тэгэхээр буцаагаад яг тэр үйлдэлүүдийг нь гаргаж үзүүлдэг болчдөг. Эсэргүүцэж байгаа хэлбэрлөө нь орж ийнэ гэсэн үг. Тэгсээр үеж жаад хоёулаа хоорондоо эсэргүүцсээр үеж жаад энэ хоёр хүмүүсийн харилцаа улам токсик болдог. Токсик болсоор үеж жаад бүр тэр токсик болгох тусам өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг унахаас гадна хамгийн гол хүүхдийн эрүүл мэндэд тэнд байгаа орчны хүмүүсийн эрүүл мэндэд сул нөлөө үзүүлдэг. Дээрээс нь хамаатан садангаа оруулна шүү дээ. Токсик хүмүүс чинь хоёр дээрлэгээр тань нөгөө хоёр хэрүүл мань юунаас эхэлсэн байсан гэхэлэр зүгээр л аяга угаас нь угаагүй байснаас болоос үлдээ хамаатан садан ахтуу оруулаа явчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөөдхийг сургадаг гэсэн буруугаар. Нөгөөх нь болохоор яг зүгээр их дуулууртай хүн биш байсан байх нь шүү дээ. Бас өөрийнхөө хэмжээгээр үзэл бодлоо илэрхийлдэг, эсэргүүцэх юм чадвартай хүн байсан учраас нөлөөд нь хит авч нөгөө нэг юу үзүүлэхгүй, бүр даган дуурайдаг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүн биш, чадвартай байсан учраас ийм нөхцөл байдал руу ороод өөрчлөгдсөн л гэж ойлгож байна. Энэ дээр. Тэгэхээр та хоёрын харилцаа улам токсик болох гэдэг учраас ястай энэ тохиолдолд ястай гэр бүлийн сэтгэл засалтай явах хэрэгтэй гэж хэлмээр. Цугтаа гэсэн үг. Цугтаа бүр. Цугтаа. За саяны хариулттай чи их холбоотойгоор гэр бүлийн бас нэг өөр кейс. Миний ээж газлайтер байсан учраас би бас газлайтер болчихсон юм шиг санагдаад байна. Хэрэг вэ? Яавал эмчлэх вэ гэсэн байна. Тэгээ газлайтерийн хийдэг эцэг эхч бид нар түрүүчийн гаар газлайтер эцэг эхчүүдийн газлайтерын тухай ярьлаа. Ер нь дуртад өнгөрсөн тийм. Эцэг эхчүүд хүүхдүүдэд газлайтинг хийдэг. Тэгэхээр зарим эцэг эхчүүдийн хүүхдүүд бол эсэргүүцдэггүй юм. Дууга болчдөг. Өөрийгөө илэрхийлдэггүй, нээдэггүй. Өөрөх нь болохоор яадаг. Нөгөө хэлбэрийнх нь хүүхдүүд нь болохоор яг зан үйлийг дуурайдаг. Тэгэл ерөөсөө үг хэлэх болохоор нь л үлгэж аваад идэг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд та өөртөө нөгөө хөндлөнгийн нөлөөгөөр үүссэн газлайтер хийдэг болцсон учраас та өөрийгөө
хянана, засна. Тэр зэсмэ зам төлөвлөөр анхаарна. Тийм тэгээ дээрэс нь хүүхдүүдэд айл болохоор газлайтинг хийхгүй, үзүүлэхгүй байхгүй бол дахиад нөгөө хүүхдүүд маань таны зан үйлийг эсвэл дуурай, эсвэл эсрэг үзэх чадваргүй болох нь шүү дээ. Тэрэнд анхаарна гэсэн үг. За өөрөө газлайтер гэдгээ ойлгосон хүн яаж энийгээ засдаг юм болоо? Засыгээд өөрийгөө барих үедээ өөрийнхөөрөө биш байгаа юм шиг мэдрэмж аваад байх юм аа гэсэн байна. Өөрийгөө мэдэрч яана гэдэл хамгийн сайхан зүйл. Хинх газлайтерууд өөрсдөө мэдэрдэггүй штэ, мэддэггүй штэ, хийдэг ч гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Төлөөн зөвшөөрч яана гэдэг бол та анхныхаа алхмыг хийлээ, танд баяр хүргье гэж хэлмээр байна. Хэлмээр байна. Тэгээд бүр судалгаа хийгдсэн байгаа шүү дээ. Бүр энэ мэдрэлийн хэсгийн одоо ингээд судлаачид судалгаа хийсэн баг. Ямарваа нэгэн зуршил 258 хоногийн дараа чүчүүд бүрддэг гэж. 258 хоног шүү дээ. 258 хоног чинь морныг бол худлаа шүү дээ. 258 хоног. Тэгэхээр эн чинь бараг жил шахуу гэсэн үг шүү дээ. Жил шахуу. Тэгэхээр та худлаа биш байхгүй. Та өөрийгөө засахын тулд дасгал хийгдэж байна. Энэ дасгалыг олон дахин давтжээж үр дүн гарна. Та анханаас эхсүүлээ подкаст дээрээ ч гэж ярьжсэн. Сонсоод өнгөрөхнийг зуршил болгох чухал байхгүй. Тэгэхээр та аль болохоор зуршил болгоод өөрийгөө ингээд засаад өөрийнхөө зан төлөвтэй анхаарад тэр бусдыг бухимдуулах үйлдэл улам хийх тусам хажуудлын хүмүүс чинь тань сөрөг нөлөө, эффекттэй нөлөө үзүүлнэ шүү дээ. Тий. Сэтгэл хөдлөл гэдэг чинь юу байхгүй юу? Өдөрдөж болдог зүйл. Ингээд ийм айгуу сайн одоо энерги гэж хэлэх юм уу да. Одоогоор ингээд судалчаад байгаа шүү дээ. Судлаачид бүр судалгаа хийгээд хүний зүрх чинь 2 дахь тарих гэж үзээ да. Бусдыг гаргаж сэтгэл хөдлөлийг бид нар зүрхээрээ энэ долгионоор гэрцээр мэдэрдэг. Тэгэхээр танаас гарч байгаа сөрөг сэтгэл хөдлөлийг таны ажилтлын хүмүүс мэдрэх тусмал тэр хүмүүсийн цаагаараа бид нар одоо эффект нөлөө үзүүлээд байдаг гэж ойлгоод. Тэгэхээр та айлгаар өөрийгөө засч байна гэдэг чинь тэр хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлийг үүсэхгүй тайван сэтгэл зүйн тайван орчин үүсгэж байна л гэсэн үг. Тэгэхээр газлайтер хийдэг хүмүүс айлгаар хүн бусд эргэн тойрон байгаа хүмүүс сэтгэл зүйн тайван амгалан орчин бий болгохтой харах хэрэгтэй. За энэ дараагийн сэтгэл бол асуулт. Өөрийгөө буруутгаж ингэчих юм тэгчихгүй дээ, ингэчгүй дээ. За би ч дээ дандаа л ингэх юм да гих мэтэр бодож өөрийн үг үйлдэлийг хязгаарлаж хүмүүсээс зайгаа барьж цаашлаад орчноо солих бүгхийг хүсэх нь өөрийгөө газлайтинг хийж байгаа гэсэн үг юм болоо гэж. Хувь хүн өөртөө газлайтинг хийж болох уу гэсэн асуулт байна гэсэн үг. Болохгүй. Энэ хүн зүгээр өөр сэтгэл зүйн асуудал байна. Эсвэл нөлөөнд автсан байна. Нөлөөнд автаад олон жилийн хугацаанд ч юм уу нөлөөнд автснаас болоод ийм асуудал үүссэн байж болно. Бас давхар зүгээр энэ шинж тэмдгийг хараад тахлаар төгшүүр дудаан байсан юм сэтгэл готролд харсан байсан хүний шинж тэмдэг харагдаад байх юм. Тэгснэ үргэлжлүүлээд ингэсэн байсан. Эсвэл ингэж бодоход хүргэж буй эргэн тойрны хүмүүсийн газлайтинг гэж танилгүй өртчхөөд яваад байгаа юм болов уу? Тийм чинь нөгөө газлайтинг чинь 1 хоногийн дотор нөлөөлөхгүй шүү дээ. Тодорхой 2, 3, 4, 5, 6 жил айгүй олон жилийн хугацаанд нөлөөлдөг байхгүй. Тэр нөлөөнөөс болоод нөгөө хүнд маань сэтгэл зүйн өөртөө итгэлгүй болцсон байна. Өөртөө байнга эргэлзэж байна. Тэгээ нөгөө эргэлзнээс болоод сэтгэл готролд орсон болохоор хинтээ ч уулзмааргүй, ярмааргүй болоод байна. Тийм буруу өгөлчих болоо гэд хэлснээ дараа буруу өгөлчлээгээ түгшээтэй. Тэгэхээр энэ хүн бол цаавар сэтгэл готол төгшүүрийн шинж тэмдэг илэрсэн. Нөлөөнд автаад удасны шинж тэмдэг л гэж харагдаад. Тийм болохоор та энэ тохиолдолд жинхэнэ мэрэгжлийн сэтгэл зүйс тий Жишээ одоо хандаад сэтгэл готрлын төвшин байна уу илрүүлээд тэр хүнд байх юм бол эмийн эмчилгээг хавсрахгүй бол бүр хүндэрх магадлал байна гэж шууд хэлмээр. За энэ бас нэг сэтгэл. Гэтэ энэ нэг би асуулт бол асууч. Та ярилцлаган дээр авч байсан жишээнүүд дээр ер нь
эрэгтэй нь эмэгтэйг удирддаг гэж яриад байгаа. Миний мэдэх ийм жишээ нь эмэгтэй нь эрэгтэйг насаараа газлайтинг хийцэн байгаад байх юм аа. За энэ бас хөндлөнгөөс харахад үнэхээр сэтгэл өвдгөн байлаа гэдэг. Тэгээд яг уучлаарай тэр ярилцсан дээр хөвчлийн зүгээр багийнхан байсан учраас жишээнүүдээ эрэгтэй талаас нь авцсан. Анхнаасаа бид хоёрын нэгтэй ярилцлага хийхдээ эмэгтэй хүн ч хийж болдог гэж хэлсэн тий. Тэр тусмаа зарим гэр бүлийг хараад монголчуудыг хараад тахлаар монгол эмэгтэйчүүд бас их газлайтинг хийдэг. Хүүхдүүд дээр хийдэг, ажил дээрээ хийдэг. Газлайтингийн нөлөөг хийдэг. За энэ их сонирхолтой. Хүн өөрөө газлайтинг хийх гээд хийдэггүй юм. За ингэж байна. Хүн өөрөө газлайтинг хийгээд хийдэггүй. Өөрөө ч мэдгүй л хийчихдэг байх те гэж байгаа байхгүй. За хэрвээ өөрийгөө хав хажуугийн хүмүүсээс газлайтинг хийгээд байна гэж бодож байвал яах ёстой талаар тэр хүмүүсийн өнцгөөс бас ярил гин. За нэг л чөтгөр шиг хүмүүс санаатаагаар үйлдээд л тийм хүмүүсээс бол одоо явах ёстой юм шиг. Гэхдээ эргэн тойронд нь битүү байхад газлайт хийдэг хүмүүстэй яаж зохицож амьдрах ёстой вэ? Эсвэл одоо холдоод байнга зүхтаж явах ёстой юу гэсэн асуулт. Энэ айгүй олон юм нэг дор асуусан байна. За хоёлаа эхлээд хамгийн ихнийхээс нь эхэлчихье хөө. Юу гэсэн бэ гэхээр хүн өөрөө газлайтинг хийгээд хийдэггүй, өөрөө ч мэдгүй л хийчихдэг байх. За яагаад гэвэл таны зам төлөв болоод төлөвшсөн гэсэн үг. Бүр нэгэн төлөвшсөн. Өөрөөс багасаа хийгээд ч юм уу одоо нөлөөгөөр те эцэг их гэр бүлийн нөлөөгөөр хийгээд сурцсан. Газлайтерийн хүүхэд ч юм уу те. Тий, өөрөө сурцсан тань төлөвшсөн зүйл байхгүй. Тэгээ та тийм учраас та угаасаа буруутгах юм бол шууд эсэргүүцнэ. Ямар ч юм зүйл эсэргүүцнэ өөрийн дандаа зөв гэж бодно. Бусдыг үеийн хатан сонсохгүй. Тэгээ би яг хүүхдүүдээс манайхны пост оруулж чих яах гэж хүн заяадаг. Тэ? Сонсох гэж үдтэй. Харах нүд яах гэж зайсан хүнийг сайн хараад ажиглахыг хөвцтэй бусдад айгу хүлээс таандахгүй байна л гэсэн үг ш таварал. За дараагийнх нь болохоор яг энэ хүмүүсээс цухтах ёстой юу гэсэн байна л да. Одоо нэгэнт эргэн тойронд нь ийм битүү хүмүүс байгаад ах юм бол яаж зохицож амьдрах ёстой вэ гэсэн байна. Гэр бүлийн хүрээнд бол одоо зохицохоос өөр арга байхгүй штэ. Ажлын хамт олон дээр бол жоохон өөрчлөх ч юм уу хит их токсик байх юм бол үнэхээр сэтгцэн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх учраас тэгэл ажлын орчин солихоос өөр аргагүй байдалд орно. Тий. Энэ бол өөрөө нэг цагаараа хүний сэтгцэн эрүүл мэнд амьдралын чанарт нь тодорхой хэмжээр нөлөөлөд байгаа байхгүй. Төрийн байгууллагуудаар аягүй ажиглагддаг. Маш их ажиглагддаг. Харин тий. Тэгээд яг ингээд бүр төрийн байгууллага компани засаглал дээр удирдлага гэдэг зүйл ингээ байхлаар ер нь бол янз бүрийн нөхцлөөр идэр байна л да тий. Тэгэхээр ингээд хин нэгэнд бухимдсан өөр хүн рүү гарах гих зэрэг юм одоо ингээл харахлаар бас яг газлайт хийж байгаа юм шиг харагдана. Тэгээд энэ хэрхэн одоо энэс дархлаатай байж өөрийгөө хамгаалах вэ гэсэн асуулт байсан байхгүй. Тэгэхээр анхнаасаа битээр анхны подкаст дээр ярьжсэн тий. Ерөөсө хүн сэтгэл зүйн нөлөөнд айгүй амархан ортдог. Тийм учраас бид нэр ерөөсө өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн дархлаатай байх юм бол айгүй сайн сонсох хэрэгтэй, унших хэрэгтэй, мэдлэгээд хэлэх хэрэгтэй. Олон юмыг уян хатнаас бодож сурах хэрэгтэй. Тэр хүн үнэхээр тухайн үед магадгүй бухимдаад одоо уралсан байж болно. Та гүйцэтгэлээ дутуу хийгээд уралсан байж болно. Тэрийг газлайтинг гэж хүлээд аваад болохгүй шүү дээ. Зүгээр энэ би бол тухайн асуултыг бол тийм орчинд байгаад байвал гэж ойлголоо л. Тэгэхээр аливаа юмд уян хатан хандаж айгу сурах хэрэгтэй. Тэхийн тулд өөрсдөө бид айгу мэдл маш их сайн сонсох, мэдлэгч боловсрч тийм шаардлагатай байхгүй. Тэгжээж тэр юмыг уян хатан олон өнцгөөс нь харж сурна шүү дээ. За ингээд эдгээр асуултуудыг би бас яг бүгднийг авчираагүй л дээ. Онцлоод нэг хэдийг нь авчирсан байгаа. Тэгээд танд зав гаргаад өмнөх сэдвтэй холбоотой энэ асуултууд өгсөнд баярлалаа. Нөгөө талдаа би үзэгчтэй юу хэлмээр байна гэхээр сонсогчдод бас өнөөдрийн одоо энэ саяны сүүлийн хэсэгт асуусан асуултуудын ерөнхий агуулгыг нь бол бид хоёр өмнө нэг дугаар дээр өгсөн байгаа. Магадгүй өнөөдрийн дугаарыг анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол
description хэсэг дээр бид нэр өмнөх дугаарыг бид нар тавьчихна. Дээрээс нь өмнөх сэдвтэй холбоотойгоор өнөөдөр бол суралцсан бэрхшээлтэй холбоотой сэдвэр бид хоёр төрүүлж яриад төгсгөл хэсэгтээ бол газлайтинг гэдэг энэ сэдвэрээр ярилцахад хүмүүсээс ирсэн асуултуудыг багцлаа, зарим нэгийг асуулаа. Тэгээд өнөөдөр суралцсан бэрхшээлтэй холбоотой ерөнхий мэдлэгийг өгснөөрөө ямар үр дүнг бид нэр хүлээж байгаа вэ гэхээр та мэдээж хэрвээ иймэрхүү зүйл танд ажиглагдаж байгаа бол мэрэгжлийн хүмүүст хандаад мэрэгжлийн байгууллагаар очиж онцлуулад үнэхээр та болон таны хүүхдэд, таны дүүд эсвэл хэн нэгэнд энэ бэрхшээл байгаа эсхийг мэрэгжлийн технологи, техникээр арга барилаар тодорхойлуулсны араас яах ёстой вэ гэдэг дээр очино. За тэгээд бид нар бол сэтгэл зүйтэй холбоотой эрүүл мэндийн ер нь бол энэ мэдээллүүдийг өгөхдөө аль болох мэрэгжлийн хүнээс өөрт зориулагдсан өөрийнхөө оншин дээр тогтоогдсон гаргалгааг олоорой. Түүнээс биш энэ мэдлэгийг та энэ мэдээллийг авснараа шууд асуудалтай нь шийдэгдээд энийг л сонсонгууд бүх гаргалгааг чинь нэг дор хилээд өгнө гэсэн тийм зүйл байх боломжгүй. Хүн болгоо харилцаа адилгүй учраас энэ хүний ярьж байгаа ерөндөг бол тань дээр үйлчлэнэ гэсэн баталгаа бол биш. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөөд аль болох мэрэгжлийн хүмүүст хандж сураарай гэж зөвлөж байгаа шүү. За тэгээд танд 2 удаа цаг зав гаргасанд маш их баярлалаа. Та бүхэд маш их баярлалаа. Тийм. Тэгээ өнөөдөр бол яг үндэ нэг цаг подкаст болохоор олон юм ярьсангүй. Суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд үүсдэг физиологийн асуудал, хоол хүнсний асуудал хүртэл нарийн байдаг. Тэрийг бид нар ярилцаж амжсангүй. Ээжтэй ээж нар байх юм бол одоо асаргаа, хооллолт юм энэ төр юу анхаарах уу ярьсангүй. Диспракситэй хүмүүс яа хоолыг идэх зүйдэг ярьж амжихгүй тий. Тэгээ ирээдүйд бол бүр learning difficulty-тэй суралцсан бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байран дээр бэлтгэх хөтөлбөр бий болохоос өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Энэ талаар бид нар бүр ингээд ярилцах үнэхээр зав байсангүй. Тэгээ маш чухал сэдвийн талаар та бүхнийг урьж ярилцуулсанд маш их туйлаас их баярлаж байна. Тэгээ та бүхэнд энийг бас амжуулаа хэлэхэд Монголын суралцсан бэрхшээлийн холбоонд бас асуудалтай насанд хүрэгч хүүхэдтэй эцэгчүүд маань бас нэгдээд бас хүүхдүүдийнхээ эрх ашиг онцлогийг сайн тийм мэдээд ингээд аутизмын холбоо шиг хүчтэй тэмцээд хөтөлбөрөөр хэрэгжүүлэх нь бидний хамгийн гол зорилго юм шүү. За та бүхэнд маш их баярлалаа. Танай баг хооронд хамт олон ажлын хамгийн сайн сайхан амжилтыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд өнөөдрийн дугаар өндөрлж байна. Танд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баяр та.